Монголд халаасны яам гэд хэлчихээр хит хитэн яамдууд бий болоод удаж байна. Тухайлбал Монгол хүний эрүүл мэндийн манаанд зогсох ёстой эрүүл мэнд спортын яам өнөөдөр улс төрийн манаач болоод байгаа гэхэд хэлцэхгүй. За засгийн газартаа шударгаас эвсэл хамтарсныхаа хариуд эрүүл мэнд спортын яамыг бэлгэнд авсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд спортын яамыг 4 жилийн хугацаанд Монгол Ардын хувьсгалт намаас намын гар хөлөг тодорхойлно. За энэ улс төрийн намаас өөр сөрөг хүчний төлөөлөл бол энэ яамыг бол удирдах болохгүй гэсэн ийм тохиролцоонд хүрчихсэн байгаа. За үүнийг бол бэлүү хуваах гэдэг дээр бол илүү ойлгогдох бах. За шинжлэлийн засгийн газрын үед эрүүл мэндийн спортын яамыг Монгол Ардын хувьсгалт намын одвол толгойлж байсан. За дараа нь шийдлийн засгийн газар бүрэлдэхэд шийдлэг дам толгойлж ингэж авч явж байсан юм а. За гэтэл 2015 оны 11-р сард шийдлэг дам авилга авсан болж за өөрийнхөө ажлыг сайн дураараа хүлээлгэж гисэн. Үүнээс хойш 5 сарын хугацаанд эрүүл мэндийн спортын яам толгойгүй явлаа. Хагас жилийн хугацаанд бүхэл бүтэн яам сайдгүй явж болох уу гэдэг асуулт эндээс гарч байгаа юм. За нийгэмч энийг гайхшвараад бодож байгаа. За гэхдээ яам гэдэг энэ субъект маань ер нь ямар үүрэгтэй байгууллага юм бэ? Ямар зорилготой яам байдаг юм бэ гэдгийг эргээд ухаах хэрэгтэй болж байгаа юм. За яам гэдэг субъект бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн том субъект юм. За тухайлбал 4 жилд нэг удаа сонгуул болоход улс төрийн намууд мөрийн хөтөлбөр гэсэн сүржин юм дараалал гаргадаг. За энэ дарааллын дотор эрүүл мэндийн салбарт ямар зүйлийг хэрэгжүүлэх ёстой вэ, ямар бодлого баримтлах ёстой вэ гэдэг баримтлалаа гаргаад за тэр баримтлалаа эрүүл мэнд спортын яамаараа дамжуулж хийх учиртай байдаг юм. За яамаар дамжуулж тухайн салбарт бол бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг юм. За сайд нарыг улс төрийн томилгоогоор томилдог учир нь бол ийм. За улс төрийн хараат хүн гар хөл болсон хүн бол энийг удирдах за цаашдаа бодлогыг хэрэгжүүлэх юм боломжтой гэж үздэг юм. Тэгвэл сайдгүй 5 сар болоод байгаа эрүүл мэндийн салбарын талаар бодлого яг энэ нөхцөл байдлаас харахад бол шийдлийн засгийн газарт байхгүй байна гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа. За уг нь бол чилсэн нам болоод шударгаас эвслээс 2012 оны сонгуульд орж ирэхдээ мөрийн хөтөлбөртөө эрүүл Монгол хүн гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн амлалтыг өгөөд гараад ирсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар салбар толгойгүй за хэрэгжүүлэх гэж байгаа эрүүл Монгол хүн гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх яам нь өнөөдөр толгойгүй бодлогогүй болчихсон явж байгаа юм. За нэгдүгээрт улс төрийн тохироо хийгээд эрүүл мэндийн спортын яам гэсэн бялууны нэг хэсгийг Монгол Ардын хувьсгалт намд өгсөн хэдэж за ирэх барьж байгаа ардчилсан намын хувьд бол энэ яамаараа бол салбараа субъектээрээ бол дамжуулан бодлогыг хэрэгжүүлэх бол ёстой байдаг. За гэтэл одоо ч энэ салбар толгойгүй хэвээр байгаа. 4 сарын өмнө Монгол Ардын хувьсгалт намаас Жамбал Жав хэмээх эмчийг бол эрүүл мэндийн спортын сайдаар томилё гэсэн саналыг засгийн газарт хүргүүлсэн. Гэвч ерөнхий сайд бол одоо зөвшөөрөхгүй гэсэн товчхон хариултыг өгсөн. Уг нь Жамбал Жав хэмээх эрхэм болон мон мэс эмнэлгийн зөвлөх эмч өмнө нь улсын клиникийн төв эмнэлгийг толгойлж явсан туршлагатай нэгэн гэж их сурвалжууд мэдээлдэг гэсэн ч ерөнхий сайд Жамбал Жав ерөнхий сайд бол эрүүл мэндийн спортын сайд болгохгүй гэсэн товчхон хариултыг өгсөн. За шалтгааныг нь хинч асуугаагүй. За хинч энд тодорхой хариулт өгөөгүй. Үүнээс хойш Монгол Ардын хувьсгалт намж сайдаа томилъё гэсэн санал оруулж ирээгүй өгөөд за засгийн газрын зүгээс энэ сайдыг томилох шаардлагатай байна гэсэн асуудлыг ч яриагүй. За эрүүл мэндийн салбар хэдий ч удаан сайдгүй явна төдий чинээ засгийн газрын нэр хүнд унах нь бол ойлгомжтой. За харин үүний үр дүнд сөрөг хүчин улс төрийн тоглолтод ялалт байгуулж байгаа. За багаар ялалт байгуулах нь ойлгомжтой маа. За бодит жишээ гэхэд Улаанбурхан өвчлөл газар авч за 59 хүүхэд бол хорвоогийн мөн хүсийг үзүүлж 59 гэр бүлд бол харамсалтай үйл явдлууд тохиолдсон байна. За үүнийг толгойгүй яам томилоогүй ерөнхий сайдын буруу гэсэн ийм хандлагатай хүмүүс маш олон байгаа гэдгийг энд сануулах нь зөвтэй байна. За сор залах зориулалттай эрүүл мэндийн яамаа сор залах биш илүү чухал гэдгийг нь хүлээн зөвшөөрч энийг анхааралтай авахгүй бол Монгол хүн өхөж тусах эрсдэл байна. Өнөөдрийн онцлог мэдээг сэтгүүлч сургууль бэлтгэлээ.